31 дугаар бодлогыг бодъё. 2 м урт 100 Ньютон-жинтэй нэгэн төрлийн модон савааг байгууламжид төшүүлэн тавьсан байна. Саваа хэвтээ тэнцвэр 53 градус өнцөг үүсгэх нь B цэгт саваанд үйлчлэх реакцийн хүчийг олооч гэсэн. Тэгэхээр савааныхаа урт яаж хуваагдаад байгаа юм бэ? B цэгийн дагуу гэдгийг олъё. Эндээс нь хүртэл нийтдээ бол 2 м. Гэхдээ 53 градус гэвэл өөр болоо явчихна. Энэ L' чинь үлдсэнийг нь бол бүгдээрээ олчихно. L' хэд вэ? Энийг олъё. 1.2 м-ийг L' хуваах юм бол тэр нь өнцгийн синус болно. Синус 53 градус L' гэдэг нь энийг нэг жоохон засъя да хэвтэлээ. 1.2 энэ нь L'. 1.2-ыг хуваах нь sin 53. Sin 53 чинь 0.8. 1.5. 1.5 м n энэ доод талын хэсэг байна. Нийтдээ 2 м урт шүү. Нийтдээ 2 м юм бол энэ үлдсэн хэсэг нь 0.5 м байх нэ гэдэг дээр болчихё. Окей, энэний яг голоос нь 1 м зайн дээрээс хөндий хүч үйлчилж байгаа. Тэр хөндий хүч нь 140 Н юм байна. Бүгдээр энэ голынх нь хөндий төвийг нь бүгдээр O гэж тэмдэглэжээ. O-гоос A хүртэлх энэ зай маань 1 м болно. O-гоос B хүртэл харин 0.5 м болно. За өөр нэг олох шаардлагатай гэж харж байгаа миний зүйл бол энэ цэгээс энэ A хүртэлх энэ зай хэд байх вэ гэдгийг би их сонирхож байна. Энэ зай гэсэн X гэж түүнийг X-ийг байна шүү дээ. X-ийг хуваах нь L'. Тэр нь косинус 53 та тэнцэн. Ингээд X гэдэг бол 1.5-ыг үржих cos 53 0.6 гэсэн үг 0.9 м гарах нэ. За ингээд бэлтгэл ажил бол ерөнхийдөө хангагдлаа гэж би бодож байна. 0.9 м хэндэн тавьчих. Ингээд бүгдээрээ юу болох юм бэ? B цэг саваанд үйлчлэх реакцийн хүчийг бол эхлээд түүнийг дүрслээ шууд энэ дээрээс саваатай 90 градусаар реакцийн хүч үйлчлэнэ. Түүнийг RB-г. Харин A цэгт ямар хүчлүүд үйлчлэх вэ гэвэл эндээс нь хүртэл RAX энэ доороос дээшээ энэ хүртэл RAY. Ингээд A цэгээр авсан моментууд одоо хүчний моментуудын нийлбэр тэг байна гэж үзчихээ бүгдээ ийшээгээ нэмэх тэмдэгтээ авна. А-гаас гараад дээшээгээ явсан чинь 140 надтай таарлаа 140. Энэ А цэгээс 140 хүртэлх энэ зай энэ одоо перпендикуляр энэ зай бүгдээрээ олоо тэр 1 м-ийг үржих нь косинус 53 гэсэн үг. Cos 53. Энэ эргүү сөрөг. За энэ эрг юм байна. Түүний дараа RB маа сөрөг юм байна. RB хүртэлх цайн L' учраас тэр нь 1.5 м тэнцүү тэг гэсэн үг. RB 140 cos 53. 140-ыг үржих нь 0.6 84 ньютон гарах нэ. Энийг олчлоо. Дараа нь юу болох? А цэг саваанд үйлчлэх реакцийн хүчийг олоо гэсэн юм. А цэг саваанд үйлчлэх реакц RAY-ыг болоод хооронд нь яг хэвээр вэ гэхээр Пифагор дох хэвээр. За RAX, RAY-ыг олъё бүгдээр ингээ хэвтээ тэнхлэгтэр үйлчилж байгаа бүх хүчнүүдийн хэлбэрийг тэгээр авчия. За хэвтээ тэнхлэгтэр ямар хүчнүүд үйлчлэх вэ? Энийг хоёр хуваах шаардлагатай бол авчлаа. Энэ хэдэн градус? Энэ 37 градус, энэ 53 градус. Тэгэхээр энэ 37 градус болох нь RB cos 37 градус. Энэ маань харин RB sin 37 градус. За зайгаа ашиглаа шууд энэ дээр нь тооцоолчих. RB-г сая 84 гэж болсон. 84-г sin 37-оор үржүүлнэ. Үржих нь sin 37 0.6 байдаг 50.4 ньютон юм байна. Энийг олъё боцгомороо 84 cos 37 0.8 67.2 ньютон. X тэнхлэгтэр ямар хүчнүүд вэ? Яг энэ удаад 67.2 баруун гар тийшээ энэ гэсэн үг. Түүнийг эсэргүүцэж байгаа RAX гэдэг энэ хүч байна. Хасах RAX тэнцүү тэг энэ дээрээс RAX тэнцүү 67.2 ньютон гарах нь байна. За одоо бүгдээрээ Y тэнхлэг дээрх хүчнүүдийн хэлбэрийг тэгтээ тэнцвүүлээ. Тэр маань дээшээгээ RAY байгаа. Доошоогоо 140 байгаа. Мөн дээшээгээ 50.4 байгаа. Өөр ямар нэг марцсан юм байна уу байхгүй байх шиг байна. Ингээд тэгтээ тэнцвүүлчихье. RAY тэнцүү 140 хасах нь 80.6 ньютон. Ингээд олчих байгаа. Гэхдээ бас болоогүй байна. Яагаад болоогүй вэ гэхээр
AX чинь A шиг үйлчилж байгаа, Y нь E шиг үйлчилж байгаа. Энэ хоёрын нийлбэрийг авах шаардлагатай Pythagorean гэсэн үг. Ингэж зураад эдгээрийнхаа нийлбэрийг ингээд авчихдээ. RA энэ бол RAX, энэ RAY байсан. R гэдэг бол RAX-ийн квадрат. RAY-ийн квадрат язгуурд орхийн. Ингээд болно. 67.2. За би шууд хариуг нь хэлээ та бүхэнд. 89.6-гийн квадрат дээр нэмэх нь 67.2-ийн квадрат. Ингээд язгуурд орж гарчих юм бол 112 ньютон гарах нэ. Ямар нэгэн байдлаар үлдсэн алдаа эсвэл тооны алдаа гаргааг бол бодох ерөнхий логик нь бол энд харагдаж байна. 32. 350 ньютон жинтэй нэгэн төрлийн саваа газарт нухсаар бэхэж нөгөө үзэрэг таазанд үл сунах нарийн утсаар холбон тэнцвэр тогтоосон юм байна. Утсыг татах хүчийг олохдоо би зүгээр ингэж энийг x тэнхлэх гэж авчих шууд энийг x тэнхлэх гэж авчих ингээд ийшин зурчих. Тэгвэл энэ нэг жижигхэн үнцэг хэд вэ? Энэ жижигхэн үнцэг ба штэ те. 53-аас 37 гэсэн үг. 53-аас 37-г хасвал байна штэ те. 16 градус үнцэг гарах нь. Ингээд y тэнхлэгийг ингээд авчих. Энэ бол y тэнхлэг, энэ бол x тэнхлэг. T-гээ бүгдээрээ x болон y дээр задлая. T-гээ яаж задлах вэ гэвэл t cos 16 гэдэг нь x болчихно гэсэн үг. Нөгөөх нь зааж энийг энэ дээр ингээд зурсан дээр байна. Энэ бол t cos 16. Нөгөөх нь гэвэл нэг юм жижиг юм болно. Энэ хоёрыг анчаарай. Энэ хоёр ингээд байхгүй гэсэн үг. Энэ юу болох вэ гэсэн чинь t sin 16 градус болно. Ингээд O тэнхлэг гэдэг. O тэнхлэгтэй харьцангуй моментуудын нийлбэр нь тэг болно. Цагийн зүүнний эсрэг 350-ыг үржих нь энэ бол хасах тэмдэгтэй байх нь. L-ийг хуваах нь 2, cos 37. За тэр чинь аль зай юм бэ гэхээр энэ зай гэсэн үг байхгүй. Энэ зай гэсэн үг. L-ийг хуваах нь 2, cos 37 градус. Энэ харагдаж байгаа гэж найдаа. Ингээд нэмэх нь за энэ x тэнхлэгтэр байгаа энэ хүч бол эргүүлэх үйлчлэлийг бий болгохгүй татах үйлчлэлийг бий болгоно. Зөвхөн энэ нөхөр одоо t sin 16 маань эргүүлэх үйлчлэлийг бий болгоно. T sin 16 цагийн зүүнний эсрэг учраас нэмэх тэнцвэр тэг. Энэ дээрээс за тэрийг бол L-ээр үржүүлэх байж. Энэ дээрээс L-үүд нь бол хураагдчихна. T sin 16 L-үүд хураагдсан гэж бодчих. 350-ыг 2 тугаа. За 350-ыг 2 тугаа L cos 37 0.8 350 хуваах нь 2 8 140 L-үүд нь хураагдсан тийм энэ байхгүй гэсэн үг. За ингээд энэ бол 140 гарах нь. Тэгвэл t гэдэг бол 140-ыг sin 16 тугаа. Хуваах нь sinus 16 ойролцоогоор 508 ньютон гарах нь байна. 30 ньютон жинтэй 10 см радиустай нэгэн төрлийн бөмбөлгийг хэвтээ чиглэсэн F хүчээр татаж 4 см өндөр шатаар гаргасан юм байна. F хүчний хамгийн бага утга нь юутай тэнцэх вэ гэхээр түүнийг хурдтгалгүйгээр тогтмол хурдтайгаар татаад энэ шатаар гаргах тийм хүчийг хэлж байгаа. Хурдан тогтмол байна гэдэг чинь тэнцвэрийн нөхцөлд байна. Тийм учраас шилжилтийн эсвэл эргэлтийн тэнцвэрүүдийг бүгдээрээ энэ дээр бичиж болох нэ. За энэ дээр нэг хэд хэдэн юм хийнэ. Энэ оогоос энэ хүртэл ингээд татчихъя. Энэ үргэлжлэлийн шууд ингээд татчихъя. Тэгвэл яг энэ шугамн дээр нэг юм хүч үйлчлэн тэрийг FK буюу реакцийн хүчээр төсөөлөе. Эсвэл зүгээр ингээд тэмдэглэж болчихно. Бүгдээр энийг зүгээр R гэчих. Окей. За энэ харагдахгүй байгаа ч гэсэн ингээд тодруулчихъя. Реакцийн хүч. Энэ 4 см 10-аас 4-ээс энэ 6 см. Энэ хэдэн сантиметр вэ? Энэ хүртэл мэдээж ойлгомжтой радиус буюу 10 см. Энэ бас 10 см байх нь байна. Энэ нэг тета өнцөг үүсгэж 90 градус хэрэг болж юу юм аа. Энэ нэг жижиг уртыг олчмоор их юм. Ямар урт вэ гэхээр эндээс нь хүртэлх цай. Эндээс нь хүртэлх цайг бүгдээр олъё. Энэ зай гэсэн үг. Энэ зай юутай тэнцэх вэ гэвэл x гэчээ. X-ийн квадрат 10-ийн квадратаас хасах нь 6-гийн квадрат. Энэ дээрээс x за 136 64 язгуурдаар буюу 8 см байх нэ. Энэ бол ингээд 8 см гэдгийг олчлоо. Бэлтгэл ажил өндөрлсөн одоо бүгдээрээ энийг K цэг гээд энийг одоо жишээлбэл юу гэдэг A цэг гээд K цэгийг дайрсан
Тэнхлэгтэй харьцангуй хүчний моментуудын хэлбэр нь тэг байна гэдэг үзчихье. Ингээд моментыг авбал F-ийг үржих нь энэ маань хасах байна. K-гаас F хүртэлх перпендикуляр за энэ гэсэн үг. Энэ за. Энэ за хэдтэй тэнцэх вэ гэвэл 10 дээр 6-г нэмээд 16 см байх нь. F-ийг үржих нь 16. Өшөө нэг хүч нь түүний хөндийн хүч байна. Энийг ингээд тавьчих. Тэр маань 30 ньютон юм байна. K-гаас зүүн гар тийшээ явах нь бүгдээрээ нэмэх 30-ыг үржих нь одоо энэ x зай чинь хэрэг болох байхгүй юу? Энэ перпендикуляр за тэр маань болохоор 8 см. Ингээд тэг 30-ыг үржих нь 8 хуваах нь 16 гэдэг бол F гарах нь байна. F гэдэг нь энэ хоёр ингээ хураагдаад 15 ньютон гарах нь. Энийг олчлаа 15 ньютон. Энэ бол A. За одоо B нь K-цэг шатнаас бөмбөлөгт үйлчлэх реакцийн хүчийг олооч. Энэ R хүчийг олооч гэсэн байна. Энийг яаж олж болох вэ гэвэл хоёр хуваач би. Яаж хоёр хуваах вэ гэвэл ингээд хоёр хуваачиж. За энэ харагдахгүй байгаа учраас би энд дахиад зуръя. E шиг F хүч, E шиг mg харин E шиг реакцийн нэг хүч, реакцийн хоёр дахь хүч ингээд зурчих. Окей. Энэ юу болох вэ? Энэ бас юу болох вэ? Нэг RX гээ, нэг бүгдээр RY гээ. Ингээд зурчих. За энэ надад хэрэгтэй. 10 мөн энэ чинь 6 см байсан, энэ 4 см байсан. Энэ F 15 ньютон байна. Одоо бүгдээрээ ингээ X болон Y тэнхлэгтэр хүчнүүдийг нь тэгтээ тэнцвүүлж байна. Y тэнхлэгийн бүх хүчнүүдийн хэлбэр тэгтээ тэнцэнэ. Тэр маань юу вэ гэхээр RY байгаа мөн доошоо 30 ньютон байгаа. Хасах 30 тэнцүү. Тэг учраас энэ маань 30 ньютонтай тэнцэх юм байна. X тэнхлэгтэр хүчнүүдийн хэлбэр тэг гэж яагаад. Rx хасах нэмэх нь F тэнцүү тэг Rx маань F-тэй тэнцэх нь байна. Тэр нь 15 ньютон гэдээ олчихсон байна. Гэхдээ болоогүй. Эдгээр нийлбэрийг авах шаардлагатай тэхийн тулд Pythagorд нэ гэсэн үг. Ингээд Pythagorд үзье цөмөрөө. Түүнийг R-ий. R тэнцүү Rx-ийн квадрат нэмэх нь RY-ийн квадрат. Яцгуудаар орох нь байна. 15-ийн квадрат нэмэх нь 30-ийн квадрат. За энэ дарах нь 15-ийн квадрат. Ойролцоогоор 34 ньютон гарч байна. 34 ньютон.